сайн мэдсэн одоо эхмээ бит хоёроо физикийн шоукейсээр натуралаа цогцохоор явах чийд. За тэгэхээр сайн мэдсэн уу? Одоо бид хоёр одоо физик хажил одоо ингээд үнцэн агуулга дээрээ одоо изопар процессыг одоо ер нь бодит амьдрал дээр хэрэгжүүлэхээр одоо ингээд бэлэн болсон байна. За тэгэхээр манай төрөлхтний хэрэглэх юм болохоор метр авсан байна бид хоёр. За мөн одоо шаар авсан, хунцарсав. За тэгээд гадагшаа өнгөрөөсөө зээлээд шилэн термометр авсан байгаа. За тэгээд энэ туршлагын эрхний явагдах юм байх юм бол одоо энэ сандлахаар халуус байгаа. Одоогоор 46 цэцэг зааж байна. За тэгээд энэ халуус нь одоо энэхүү саваа дотор нь байр туснаар тэр нь бол температур өсөөд тэр нь манай изопар процессын болохоор ер нь бол даралтан тогтмол тэгээд одоо нөгөө температур болон одоо эзлэхүүний шууд хамааралтай байдаг. Тэгэхээр ер нь бол температур өсгийн хоёрыг эзлэхэн өсөж байгаа буюу эзлэхэн өсөж байгаа хэрхэн харуулах юм бэ гэх юм бол одоо энэхүү шаарн одоо томорно гэсэн. За тэгвэл бид нар болохоор одоо метрээр одоо шаарныхаа одоо тойргийг хэмжээд дараа нь одоо ингээд халуус нь хийсний дараа одоо шаарныхаа эзлэхүүнийг одоо шаарныхаа тойргийг хэмжснээр одоо энэ бол энэхүү изопар процессыг одоо энэ бол баталж байгаа маа. За тэгэхээр туршлага эхлүүлцгээе. Яг. За тэгэхээр шаарны хоёрыг болчих. Яаж хийж байдаг сантиметрээр шаараа ирэх гэж байна. За одоо шаарны маань тойрог одоогоор 9 см байна. За 9 см. За одоо Дотор халуус байгаа. эсний маань одоогийн температур Ер нь бол маш удаан зааж ийн. 46 Цельсиус зааж байна. За тэгэхээр одоо цаваа ишин байвал яг. За одоо хэсэг хугацаанд одоо үлээх баха. Тэгээ одоо харцгаая. За анхны ихсэн температур 46 Цельсиус, шарын маань тойрог 9 см-с ихсэн байгаа. За харцгаая. Одоогор бол хий орсоор л байна. За ер нь одоо яг шаараа барьж үзсэн дотор нь ер нь хий хөрөмтгдсэн байгаа нь бол мэдэгдэж байна. Зөвөрөд үстэнэ. Тийм ээ, энэ бол хий байна. Ер нь бол одоо илүү дотор хийтэй байгаа нь бол битэрийн нүднэл юм бэлтэй. Та хэдийн мэдэн ч маш ихтэй баг. 2000 years later. За одоо түрүүний гарах чинь. За шаарны. Шаараад одоо ингээ хааж байгаа шүү дээ. Дараад үзвэл яг дотор нь хий байгаа нь мэдэгдэж байна. За тэгэхээр энэ бол юу гэсэн үг гэхээр ер нь хүн хэлж байгаа гэсэн үг. Одоо хэмжээд үзэх үү? За тэгээ да. За дийтлээс. Ямар ч яг шаарныхаа яг голоос нь одоо ер нь дэлхийн бөмбөрт төрөл экватороос нь одоо яг хэмжиж байгаа юм байна. За одоо цай. За одоо ер нь бол яг 11 см. сохроор одоо яг хэмжихэд бол за нэг за энэ ойролцоогоор 12 см болтлоо одоо тэлсэн байна. Тэгэхээр одоо туршлаараа одоо бид баталчлаа гэсэн үг. Ер нь бол анх 9 см байсан. Одоо бол 12 см болсон байна. За магадгүй одоо хитрхи бас хөөх байгаа шалтгаан магадгүй битэрээ усны температур гэж магадгүй битэр одоо ашиглаад багшийнхаа одоо шилэн термометрийг хайрлаад ер нь одоо нөгөө багшийнхаа термометрийг хайрлаад одоо бүр хав алууснаар хийж чинь. За одоо шаарныхаа эхийн хэлбэрийг одоо 9 см-ийг тооцсон байгаа. За одоо хийж үзье. Яа за хав алуус. За одоо энэ бол усныхаа температур төрнөөс байсан байна. Тэгээ одоо тэр одоо багшийнхаа юуг яаж ч хайрлаад одоо за одоо ингээд яг хуу тэр одоо температурын хэмжээг ч гэсэн одоо эдгээр одоо шаарны хэдлэхүүний хэмжиж бодлоо. За ингээд 14 см. За ер нь бол 10 за яаж Дөрвөл юм байна да. за 14 см юм байна. Энэ бол маш өндөр өсөлттэй бол харуулсан байна. Тийм. За энэ бол одоо ингээд за дараагийн туршлаар болцгаая.
За тэгэхээр дараагийн одоо үеэрээ бид хоёр одоо ер нь бол изохор процессыг одоо харуулахаар бэлэн болсон байна. За тэгэхээр маа туршлаад эрхэн явагдах юм бэ гэх юм бол одоо энэхүү одоо даацтай одоо спрайт. За энэхүү спрайтыг одоо халуусанд хийн. Халуусанд хийсэн эзлэгүүн тогтмол тэр нь бол дотор байгаа одоо ер нь бол молекулуудын хөдөлгөөн ихсэж байгаа буюу одоо хандаа илүү их мөрөж байгаа болохоор ер нь бол одоо изохор процесс буюу температур ихсэхэд температур болгон нөгөө даралт хоёр шууд хамгаалалт учраас тэр нь бол даралт нь гэсэн ихсэж байгаа гэдгийг хэрхэн харуулах юм бэ гэх юм бол одоо ер нь бол задлангууд одоо пис гэж дэлбэрэх хэрэгтэй. За тэгээд одоо туршилтаа хэлцгээе. За эцлэг градустай байлаа да. Одоо 80 градустай байна. За тэгэхээр одоо Халуун маш халуун. яг Одоо юу нөх юм шүү тий. за тэгдэг. За ингээд түр ойлгож байгаад. Одоо жирийн үедээ дундаа бол нэг амар пис гэж дэлбэртүү тав хүн гэж байгаа. Тэнгүүд одоо халуун хийснээр одоо температур ихсээд мөн даралт бас ихснэ. За тэгэхээр ярилцаая. Нэг минут болгоод. За тий. Халж яана тий. Аюун нь жоохон дулаан мэдэгч шүү. За тий энэ л ингээд харах юм бол одоо ингээд жоохон бөмбийцэн байна. Энийг харах юм бол жоохон бөмбөг хэлсэн байна. Тэгвэл одоо жижиг хэсэг юм үү? Жижиг хэсэг одоо ханаа их мөрч байгаа гэж бодож байна. За одоо тэгэхээр задлал үзье гэж бодож байна. Зяк. Энэ нь жоохон бөмбийцэн байна. Одоо харцгаая. Одоо шууд задлахад л одоо ингээд газ нь гарчихсан. Энэ бол одоо энэ бол изохор процессыг одоо харуулж байна. За тэнгууд одоо Таиланд одоо ингээд дээдлээ одоо Таиланд ч гэсэн одоо ингээд хуцаагаа хэвийн байдалд орсон юм. Тэгэхээр ер нь сая бол одоо ханы мөрөглөлт нь одоо энэ маш их байсан. Тэ одоо температурыг дагаад одоо даралт нь бас одоо цуу ихсэн байна. Тэгэхээр одоо л ингээд ер нь бол процессыг харуулчлаа гэж бид тэр үзэж байна. За өнөөдрийн бичлэгээр хамт байсан баярлалаа. Хэрхэн болон төвшөө байлаа.